Шингэрүүлсэн шатдаг хийг аюулгүй ашиглах зөв юмж. Хийн баллоныг зөв байрлуулах. Орон сууцны 2-оос дээш давхарт болон суурийн давхарт байрлуулахгүй, хадгалахгүй байх. Ил галаас 5 метрээс, халаах хэрэгслээс 1 метрээс багагүй зайд тавих. Нарны шууд тусгалд байлгахгүй. Баллоны бүрэн бүтэн байдлыг шалгах, баталгаажлалтын хугацаа, хаалт, будаг, үйлдвэрлэсэн онсаар тэмдэглэгээг шалгана. Гэмтэлтэй болон хугацаа дууссан баллоныг ашиглахгүй. Ашиглах үедээ хяналттай байх. Хийн төхөөрөмжийг асаалттай үед нь орхихгүй. Өрөөг агааржуулж салхивчийг нээлттэй байлгана. Цахилгаан зуухны ойролцоо амархан шатах зүйл тавихгүй. Хийн хоолой, хаалтыг зөв ашиглах. Хийн хоолойноос юм уухгүй байх. Хаалтыг бахь, чимэглүүр, хөшүүрэг зэрэг зориулалтын бус зүйлээр эргүүлэхгүй байх. Ашиглаж дуусаад хаалтыг хаах. Хоол хийж дууссаны дараа цахилгаан зуухны хаалтыг хааж, дараа нь баллоны хаалтыг бүрэн хаасан эсхийг шалгах. Баллон солихдоо анхаарах. Баллон солих үед ил гал гаргахгүй, тамхи татахгүй, чүдэнд зурхгүй байх. Цахилгаан тоног төхөөрөмжийг салгаж, хүүхэд ойртуулахгүй байх. Хүүхэд болон заавар мэдэхгүй хүнээр ажилуулахгүй байх. Бага насны хүүхэд болон ашиглах дүрм мэддэггүй хүн хийн төхөөрөмж ажилуулахгүй байх. Хийн төхөөрөмжтэй өрөөнд унтахгүй байх. Хий үнэртвэл шууд арга хэмжээ авах. Хаалга цонхыг нээж хүмүүсийг аюултай бүсээс холдуулах. Хийн төхөөрөмжийг унтрааж баллоны хаалтыг сайдрахаах. Хий үнэртсэн үед ож гаргахгүй байх. Ил гал гаргахгүй, тамхи татахгүй, гэрэл асааж унтраахгүй, цахилгааны залгуур оролдохгүй, шинээр цахилгаан хэрэгсэл залгахгүй, аюултай нөхцөл үүсвэл 105 дугаарт дуудлага өгөх. Хийн алдагдал зогсохгүй бол өөрөө засах гэж оролдохгүй, мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэх. Хийтэй баллоныг зөв тээвэрлэж, зөв хадгалах. Баллоныг унгахгүй, хүчтэй цохихгүй, тээвэрлэхдээ хөдөлгөөнгүй бэхэлж, сэрүүн агааржуулалттай газар хадгалах. Газын баллоныг энгийн хогийн сав, хогийн цэгт шууд хайж болохгүй. Баллон дотор бага хэмжээний хий үлдсэн байсан ч хог шахагч машинд дарагдах, халалт үүсэх үед дэлбэрэх аюултай. Иймээс жижиг баллоныг бүрэн хоосорсон эсхийг шалгаж, ангилан цуглуулах буюу дахин боловсруулах цэгт тушаана. Харин том хэмжээний баллоныг заавал газ цэнгэлдэг албан ёсны байгууллага зориулалтын хүлээн авах цэгт өгнө. Баллоныг өөрөө цоолох, гал руу хийх, нарны шууд тусгалд орхихыг хориглоно. Хур борооны улирал эхэлж буйтай холбогдуулан ойрын өдрүүдэд түр зуурын дуу цахилгаантай бороорох, урийн үер буух, гол усны түвшин нэмэгдэх эрсдэлтэй байна. Иймд аж ахуй нэгж байгууллагууд цаг агаарын сэрэмжлүүлэг, урьдчилсан мэдээг тогтмол шалгаж, болзошгүй үер усны аюул, цаг агаарын аюулт эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллана. Сүүлийн үед гарч буй осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор геолог, уул уурхай, газрын тос, хий, цөмийн болон цацрагийн хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд аж үйлдвэр Эрдэс баялагын сайдын 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн дугаар Тэг1 18 Тэг3 тоод албан бичгийн дагуу холбогдох зөвлөмжийг хэрэгжүүлж аюулгүй ажиллагаагаа хангаж ажиллахыг анхааруулж байна. Аж үйлдвэр Эрдэс баялагын яам, хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.